За өнөөдөр та нарт Монголын хамгийн анхны 2 жижиг кроуныг танилцуулъя. Даасан минь өөрийгөө танилцуулаарай. Сайн байцгаана уу. Black Team клубын гишүүн 273 дугаартай уралддаг тамирчин Батогдох байна. За Монголд энэ 210 дээр SWAP хийсэн өмнө байгаагүй. Та яагаад энэ 210 дээр SWAP хийх гэсэн бэ? Яагаад энэ күүцүүн дээр SWAP хийж дэвлэхээр болсон бэ гэхээр энэ машина бас өөрхөн хэмжээнд судалсан. Чин уурт гээл ер нь боломжтой юм байна гэж үзэл бас шинэлэг юм хий гэж бодоод энэ күүцүүн дээр SWAP хийж 2 жижиг мотор тавьсан байгаа. За одоо бүгдээрээ энэхүү машинтай дэлгэрэнгүй танилцгаая. За та Гопод тодорхой танилцуулаач. Миний мотор гэх юм бол үндсэндээ Toyota-гийн 2 жижиг G мотор байгаа. Тэрийг түүнийж сайжруулсан. Stockers арай илүү хүчтэй болгосон гэж болно. Тэгээд энэ 260 Strut bar байна. Энд болохоор регулятор бензиний буцах буцах дээр чинрүүлэн мотор хэрэг бензин ирэх энэгээрээ тааруулдаг гэсэн үг. Тэгээд хүндэн сорх байгаа юм шулуу. Агаар шууд орж агарын урсгалыг шууд оруулахаар юм 90 мм-ийн том тростой. Энэ болохоор 6 дугаар цилиндрийн хөргөлт хойноо бичирж байгаа халуун тосолыг шууд ингэж явуулна. Энэ радиаторын хувьд мэдээж хөнгөн цаг радиатор том радиатор байгаа. Интеркулер GRD-гийн том кулер те. Маслын шүүр маань эндээ гагаад ирсэн. Солиход дээр амар ер нь бас нэг яар сандар суй доогор гар үл болдгоо шүү дээ. Тэгээд энэ урдаа ингэж сэлгүүд амар байдлаар гаргаж ирсэн. Турбоны хувьд гэх юм бол Garrett-ийн 371 гэдэг турбо байгаа. Top mount manifoldтэй. Энийгээ дагаад Wast маань HGS-ийн 60 мм-тэй Wast байгаа. Тэгээд мөг агаар шүүгч байна. Турбоны халтын хамгаалт уут байна. Энэ катушк байна. Катушк маань болохоор 6 катушк. 2 жижиг мотор маань бол нэг 2 цилиндр дээр нэг катушк байдаг шүү дээ. Тэгээд нэг 6-ын нэг болгоод Audi R8 катушк тавьсан байгаа. Борсук маань болохоор 750 cc-тэй бас Stockers томруулсан борсуктай. Тэгээд очлуур буюу сэвчээ маань Picard 7. Мотор маань бол доодын GT Stocker байгаа. Дээрээ 2 нудрахтай 264-тэй. За тэгэл капотын дотор хэрнээ юмшгүүлээ да. Энэ машин бол анханасаа үйлдвэрөөсөө гарахтаа 2500 хибрид хөдөлгөөртэй байсан. Тэгээд урд твш өрүүлийн аппарат, торомз гээл ер нь бүх юм цэглэхэн байдаг. Тэгээд тэр болгоныг бүгдийг тааруулж исэн. Энэ машины маань явах үедээ урд твш гэх юм бол 110 Grand Mark Crown 171-75 сэрүүд дээр байдаг. Твшийг тааруулж тавьсан байгаа. Тэгээд хандлинг гараа сунгаад хандлингаа шийдсэн. Тэгээд торомсны хүчлэр маань багт 110 210 Chrome маань өөрөө цэглэхэн тоором зөрүүлийн аппараттай. Тэгэхээр энэ машины маань урд явах үедээ үндсэндээ бүхлээрээ 110 гэсэн үг. За одоо хэдүүлээ салонтой танилцъя. Дотор салон маань гэх юм бол ерөнхийдөө 210-ийнхаа урд дотор том салоноо тавьсан байгаа. Тэгээд мэдээж спорт 2 судалтай. Takata-гийн 4 цагийн бүс байна. Тэгээд Takata-гийн спорт барак байна. Энэ хөнхөр барак дэрвэлгээд айгүй гатвтайхан байдаг. Хинхны маань гэх юм бол хинхаа Android хөгжим application суудаг Android хөгжим шийдсэн байгаа. Тэгээд Consny-хоо шингэний банк маань яг энэ дээр хинхаа хажууд дээр байж байгаа. Тэгээд энэ хараа болохоор юу байгаа? Relay box. Миний машин маань ерөнхийдөө 0 цэглэгаантай. Энгийн машин дээр байдаг цэглэгааны монтаж юмнууд ерөөсөн байхгүй гэсэн. Бүх юм маань энэ дотор багтчихж байгаа. Тэгээд энэ болохоор бас тог залгаж байгаа. Энэ relay box энэ маань машина асааж унтраадаг бензин, сенсэ ажил бол үндсэн удирдлага маань энэ гэж болно. Тэгээд энд гэрэлний маань удирдлага байна. Гэрэлний удирдлага ингэж шийдсэн байгаа. Тэгээд мэдээж шингэн картантай. Хороопны хувьд R154 урагшаад 5 араатай механик хороп 2 жижиг 1 жижиг үйлдвэрээс гардаг хороп байгаа. Газны хувьд гэх юм бол Kakadze бас би өөрөө хийсэн. Тэгээд турбо матад гайноор хийсэн. Бүхэжлээ өөрөө хийсэн. Kakadze-ны хувьд гэх юм бол 600 Kakadze бичлэг үзэж байгаа л хийсэн дээ. Аккумуляторынхаа суурийг дотроо шийдсэн. Аккумулятор маань энд хойно ингээд доороо тавьж байгаа. За тэгээд миний машины салон нэг юм ирхүүл байна да. За одоо та машинтаа нийт хэдэн төгрөг зарцуулсан байгаа вэ? Одоогийн байдлаар яг тэдэд хэлэхэд бас хэцүү. Яагаад вэ гэхэлэр энэ машиныхаа ер нь яг тгээс эхлээд бүх юмаа өөрийн яг өөрөө гараараа хийсэн. Тэгэхээр ажлын үйл ерөөсөө хөндөг үгүй гэсэн үг. Тэгээд
Ер нь багцаагаар бодох юм бол яг нэг 70-аас 80% байгаа юм болов. Ажлын үйлс тэн дээр хэрвээ хүмүүсээр ажлын үйлс өгөөд хийлгсэн бол ажлын үйлсийн мөнгө нэмэгдэнэ. Тэгэхээр нэг ажлын үйлс ороогүйгээр нэг 70-аас 80% ч юм. За явах уу. За тэгээд миний машинтай танилцсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд энэ ташрамт хэлгээд арыг маань баттааж бүх зүйлд минь ард асфальт таг шиг байдаг. Хайртай андаа маш их баярлалаа. Чамдаа хайртай шүү. Тэгээд мөн энэ жилийн тэмцээн уралдаанд спонсороор орж байгаа 777 Garage Mongolia болон Итгэл 213 ах нартаа маш их баярлалаа. Тэгээд та бүхнийхээ итгэлийг алдахгүй байхыг хичээнэ.